Яг үнэ хэлэхэд бас зорилт төлөв рүү бол чиглэж байгаа. Ялангуяа манай Ахмад руу байна. Тэгээ залуу гэр бүлийн хүмүүс байна. За төрийн үйлчлэгээний гэдэг нөгөө багш, эмч ийм хүмүүс руу бол чиглэж байгаа. Ер нь Дорногов аймгийн хувьд бол эдийн засгийн хувьд Дорногов аймгийн төр захааны байгууллагын хувьд ч гэсэн маш өртөө аймаг хүлээж авсан байж байгаа. Тэгэхээр бид одоо юу гэдгийг эдийн засгийн хямралтай байна. Одоо ажилгүй иргэдүүд их байна гэхээс илүү бас бид амлсан амлалтаа бас биелүүлэхийн тулд өнөөдөр ингээд 260 ажлыг эхлүүлж байгаадаа бас баяртай байна. Энэ барилга дээр бол төрөөс ямар ч мөнгө гарахгүй. Ямар ч мөнгө гарахгүй. Хувийн хвшлийн байгууллагатай бид нар түншлэлийн гэрээ байгуулад энэ ажлыг эхлүүлж байгаа юм. Тэгэхээр энэ барилга маань өөрөө нэгдүгürt чанартай баригдана. А хоёрдугаарт хямд үнэтэй. Ашиг харахгүйгээр одоо ямарсан байраад ямарсан Дорногов аймгийн зорилт дөрвүүгээ ямарсан андуулъя гэсэн бодолтой байж байгаа. Цаашдаа бид энэ 36 айлын хуучин манай барилгачд байсан энэ 36 айлын айлыг дахин төлөвлөлтөнд дахин оруулад тэгээ энэ дээр бас 340 айлын орносос дараа жил бас эхлүүлнэ. Энэ компанитай бас түншлэлийн гэрээ байгуулж байгаа. Тэгээ үндсэндээ энд бүхэл бүтэн одоо цогц хороол бас бий болох нэ. Дээр нь аймгийн төвийн аж ахуйн нэгж байгууллагуудын байшингуудыг бас бид дахин төлөвлөлтөнд оруулах ийм саналыг бас хөрвүүлнэ гэсэн юм бодолтой байж байгаа. Тухайлбал одоо манай аймгийн төв бас аль хэсгийн энийг бас тодорхойлох хэрэгтэй болчиход байгаа. Тийм учраас хуучин манай номын санч байдаг юм уу, манай Монгол даатгалж байдаг юм уу, тэрний хажуугаар байж байгаа нэг давхар байшингууд, манай одоо 3 дугаар 58-ийн хойтлоор байж байгаа нэг хоёр давхар байшингуудыг бид нар бас дахин төлөвлөлтөнд оруулж бас гадаад дотоодын бас энэ хөрөнгө оруулагчдыг олж өгч тэр хэдээ түншлэлийн гэрээ байгуулж энэ аймаг орон нутгийн төвийг бас нэг 5 давхраас дээш одоо байшингаар бүрдүүлэх, дээр нь одоо маш гоё одоо басааттай байшин бас бий болгох ийм зорилт тавьж ажиллаж байгаа. Гэр ороолын дахин төлөвлөлтийг бид нэр энэ онд хийгээд дуусахгүй. Дараа жилээс эхлээд бид нар офицерлуу чиглэсэн гэр ороолын дахин төлөвлөлтийг бас хийж эхэлнэ. Тэгэхээр үндсэндээ гэр ороолын дахин төлөвлөлт хийж байна гэдэг бол манай гэр ороолд амьдарч байгаа айл өрхүүд маань бас юм төвлөрсөн халуун хөт устай одоо боловсон тийм ээ ийм орон сууцнд бол орох нэ. Сургууль цэцэрлэгийн асуудлыг бид нар бас нэлээд эрчимтэй ярьж байгаа. Дараа жил бид бас мянган айлынхаа орон сууцыг бас мянган одоо суудалтай спорт цогцлороо ажлыг бас эхлүүлчих гэсэн бодолтой байж байгаа. Боловсрол шинжилгээ ухааны сайд бас Дорногов аймгаас сонгогдсон. За сайдтайгаа ярьсан, сангийн яамтайгаа ярьсан. Тэгээд бид нар бас энэ спорт цогцлорын ажлыг бас эхлүүлнэ. За шинэ сум дөслийн хүрээнд одоо замун үд суманд баригдаж байгаад хаягдсан, орхигдсон. За аж ахуйн нэгж байгууллага, төр зохионы байгууллагын хариуцлагаас болоод ашиглалтанд орч чадаагүй энэ байшинг бид 2017 онд багтаагаад бас ашиглалтанд оруулах юм зорилт тавьж байгаа. Сумдуудад бид нар энэ бас цэвэр бохир усанд холбогдсон энэ нийтийн орон сууцнуудыг бас барина. 21-р зуун гарчаад байна. Хөдөө орон нутаг сумдад амьдарч байгаа иргэд маань бас одоо цэвэр бохир устай, халаалтын нэгдсэн системтэй ийм бас одоо тоглог орон сууцыг бид нар бас барьж эхлүүлнэ. Сумдыг бас инженерийн шугамжлалжийг бол бас газар давгаах байгуулламжийг одоо бид нар энэ 4 жилд бол хий дуусгах гэсэн бодолтой байж байгаа.